За сайн байцгаана уу? За өнөөдөр та эдтэйгээ Чехэд очиод хэрхэн яаж байсан тухайгаа та эдтэйгээ хуваалцъя гэж ярьсан шүү дээ, тийм ээ. За тэгээ энэ тухайгаа ярий. За ойртой их завгүй байла. За тэгээд ямар ч байсан та эдтэйгээ бас сонсоход илүүдэхгүй болов гэсэн санаа та эдтэй хуваалцъя гэж тохирсон байгаа, тийм ээ. За Чехэд очиод миний бие одоо бол маш олон жил болсон юм байна. Маш олон жил болсон. Ерөнхийдөө би яг 38 настайдаа очсон юм байна. Одоо би өнөөдөр бас бодож үзлээ л дээ. За хэд байсан бол гэсэн чинь 38 тал очсон юм шиг байна. За тэгээд бүгд бусдын адил ерөнхийдөө одоо бусдын адил ерөнхийдөө цалин сайтай бас еврогоор цалинжаад тийм ээ, бас еврогоор цалинжаад бас нэг 50 орчинд тэгээ Европт сайхан ингээд багыгаа аваад явсан бид хоёр тэгээд багыгаа бас нэг сургуульд оруулаад тэгээд нэг айтайхан бас амьдрах болов гэсэн юм маш их итгэл найдвар тэгээд Чех улсыг зорьсон билээ. За тухайн үед бол бас их сайхан байсан шүү дээ. Ээж аавын виз гарч байхад миний охины визийг шууд бас дарж ирсэн. Элчин дээр шууд паспортыг аваад ирэхэд шууд даруулж ирсэн. Тэгээд бид гурлаа очижлаа. За одоо тэр үе чи алтан үе байлаа шүү дээ. Одоо бол тийм нөхцөл бол байхгүй болсон. Тийм ээ. За энэ дээр орж байгаа хүмүүсийн юу харагдахгүй байх чинь. За би юу яа. Одоо орж ирж байна тий. Одоо орж ирж байна. За тэгээд ер нь одоо нэг асны хөлсний ажил гэх юм уу те ерөнхийдөө бол би өөрөө инженер хүн байсан. Гэхдээ Европод очиод бас Европод цалинжаад Чехийн корона цалинжаад бас нэг зах хэмжээний бас орос хэлтэй юм чинь чех хэлийг бол ороо сурна гэсэн ийм бодолтой. Тэгээд гэр бүлэрээ гарчлаа. За тэгэхээр өөрийнхөө амьдралыг би ерөнхийдөө яг 3 үеэр ингээд хуваагаад таайда маш товчхон аль болохоор товчхон дэлгэрүүлж ярих юм бол чинь мэдээж их хэмжээний асуудал болно тийм ээ. За тэгэхээр аль болохоор их товчхон ярихыг хичээнэ. Тий. За эхний 5 жилд бол би машины өрүүлийн үйлдвэрт орсон. За өрүүл орж эхэлсэн. За тэгээд яг үндэ хэлэхэд яг цагаан гартан байсан учраас машины өрүүл оёход нөгөө нэг маш их хараа хурц байх хэрэгтэй, маш хурдан хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. За тэгээд нөгөө хар ажилт их муу байсан учраас ерөнхийдөө бол ер нь бараг л Чехэд эрдгэн зөв болчихоо буруу болчихоо гэж маш их хэрэглэж байсан, уйлж байсан, унжиж байсан, маш хэцүү байсан. Тий. За тэгтээ нэгэндээ одоо охиноо аваад ирсэн чи би тэсэх ёстой гэдэг асуудлыг бол прожектор ярьжсэн. Тэсээ. Тэрнээс биш карьер марьяа хөөх юм бол би чи Монголд бол хангалттай сайхан албан тушаалтай мэрэгчлээ байсан хүн шүү дээ. Тэгэхэд тэнд очиж одоо ингэж байх ч гэж бас их бодож исэн. Тэгтээ буцаагүй. За буцаагүй нь бол бас нэг бодлын бас их зөв шийдвэр байж гэж одоо ярьдаг. Тий. За ямар алдаа гаргаж ирсэн. За нэгдүгээрт маш их цалин өндөртэй очоод амьдрал маань аюу сайжирна. Гадаадад мэдээч хэрэг гоё. Тийм ээ. За тэгээд маш их чөлөөтэй бас нэг боломжийн бас амьдрах болов гэж ингэж бодож исэн. За гэтэл яг санснараа бас яг амьдрах гэхэд бас хэцүү юм байна гэдгийг олж харсан. За тэгээд тэрийг бол өөрөөсөө очингуудаа бараг олж харсан. Очингуудаа яг үндэ хэлэхэд стресстэй маш их шоконд орсон тийм байдалтай байсан. За тэгээд эхний 5 жил бол яг дандаа бусдын төлөө ажиллах юм байна гэж ойлгосон. Эхний 5 жилд ойлгож ирсэн процессыг ярьж байна, тийм ээ. Яагаад гэвэл тэр тухайн хөрөнгө оруулагч, тухайн компани эзэн, тухайн одоо тэр мастер дарга цэргийн тэд гүйцэтгэгч даалгавар гүйцэтгэгч болсон. За зах хэмжээний цаг хугацаа, орлого, амьдрал дандаа бусдын мэдлэлт байх юм байна гэдгийг ойлгосон. Мэдээж хэрэг тийм ээ. Чи дураараа акт авч болохгүй, чи дураараа ажил тасалж болохгүй, чи хөссөн үедээ Монгол явж болохгүй, хөссөн үедээ аялаад явж болохгүй. Мэдээж хэрэг хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу ажил хийж хөдөлмөрлөх ёстой байна гэж ойлгосон. Тийм ээ. За тэгээд тодорхой маш бага орлоготой байх юм байна гэдгийг олж харсан. Ажилд орохоос эхлээл шууд за чи төдөн төргөний цагийн төдөн төргөний цалинтай тэгжил төдөн төргөний цагийн чинь төдөн төгрөг байна. Гээд төдөн төргөний цалин аавна гэдэг нь тодорхойлсон. Тэргээл аваад яв. Илүү ажиллавал яг илүү хийж чадвал илүү хийснийхээ мөнгөийг аавна, дутуу хийвэл дутуугаал аавна. Гэсэн ийм л байдалтай байсан.
За ингээд яг энэ чигээрээ ингээд байх юм бол би ерөөсөө 30 40 жил байсан ч гэсэн ингэсээр агаал тэтгэвртэй гарах юм байна гэдэг нь ойлгомжтой. За тэгэхээр энэ процесс ер нь хөгжлийн ажлын процесс бол ерөөсөө ганц Чехэд биш, Монголд ч адилхан, Чехт ч, Америкт ч адилхан, Солонгост ч адилхан шүү дээ. Тийм ээ. Дандаа босоо даалгавар гүйцэтгэгч, дандаа босоо харьцаатай мастер дарга зэрэг гэсэн юм харьцаа үүсчихэж байна. Бусдын төлөө ажиллаж байна, тий. Ямар ч одоо эрхчлөө байхгүй тийм амьдралд шууд гүгэд орсон байсан. За тэгэнгүүт би юу гэж бодсон гэхээр за 5 жил ямар ч хэлсэн би Чехэд очиход 5 жилийн одоо травал авах хугацаа хэрэгтэй юу гэж хэрэгцээтэй байсан. Хэрэгцээтэй юм байна. Травал аваагүй хүнд бол травал гэдэг нь одоо 10 жилийн удаан хугацааны виз аваагүй хүн бол цаашаа бизнес хийх боломжгүй гэдгийг мэдж авсан. Зах хэмжээний бас Чехэд өөрөөр сураад авчихсан. За тэгээд 10 жилийн тэр виз автал бол ингээд ажил цалингаас цалингийн хооронд байх ёстой юм байна гэдгийг л олж харсан. Тэр тийм угаасаа тийм. За тэгээд травал авчлаа. За ерөнхийдөө бол яагаад ер нь дандаа монголчууд ингээд дандаа ажил хийх ёстой юм? Нэг ёсны одоо хар ажил тийм ээ. Хүнд ажил хийн, хар ажил хийн. За тэгээд яагаад зарим нь одоо жишээлбэл өөр орны хүмүүсээс одоо жишээл Вьетнамд бизнес хийдэг юм байна. Хятад одоо хувийн ресторануудтай байдаг юм байна. Яагаад бид нар ингэж болдгүй юм бэ гэсэн бодол аяг их боддог байсан. За тэгээд шууд дараагийн 5 жил бид хоёр шууд ресторан ажиллаж гисэн. Хуваарь хөдөлмөр эрхлэж гисэн. Хуваарь хөдөлмөр эрхлэхэд бол зөвшөөрөл авахд нэг асуудал байгаагүй. За тэгээд тэгтээ маш их хөрөнгө оруулж эхэлсэн. Тэг авсан. Нөгөөх л 5 жилдээ жоохон хоригдлуулсан, жоохон хадгалсан юм а. Бүгдийн тэр хувийн одоо бизнестэй мэдээч хэрэг хүн суулгаж эхэлж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулж эхэлж байгаа. Тий, байрыг түрээсэлж байна уу? Байр түрээслээд эхэлж байгаа юм чинь бас тий. Тэгээ зах хэмжээний бас юм худалдаж авах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд бол нэлээд гарсан. За тэгээд би компани эзэн болсон тийм ээ. Гисэн ч гэсэн надад би өөрөө инженер байгаа хүн учраас надад юу санхүү мэдлэг маш их дутсан. Би ямар ч нэгтлэн бодлын мэрэгжил байгаагүй тийм ээ. Тэгэхээр би өөрөө нэгтлэнтэй болох хэрэгтэй байсан. За тэрэндээ нэг нэгтлэн цалинжуулах шаардлагатай болсон. За нэг зах хэмжээний финансчл бараацаа гэдэг чинь санхүүгийн зөвлөгөө өгөхөнтэй шаардлагатай болсон. Тийм ээ. Хуулийн мэдлэгтэй байх шаардлагатай болсон. За тэгэхээр энэ бүгдэндээ яг одоо жилдээ нэг ганц 2 төгрөг өгөөд ингээд тохирсон юм хүнтэй байх нь байсан. Тэгэхгүй бол ер нь яг өөрөө чех хэл мэдэхгүй. За дээр санхүүгийн мэдлэггүй бол хуваарь бизнес эрхлэхэд бол маш их хэцүү юм байна гэдгийг олж харсан. За энэ дээр ямар шаардлага тавигдсан гэхээр ерөөсө бүх юм Европ стандарт маш чанартай байх хэрэгтэй юм. Орж ирээд шалгадаг. За жорлон байна, цэвэрхэн байна уу? Аяг тавган цэвэрхэн байна уу? Яг зарж байгаа юм нь яг ариг дарсан ямар байна? Боломжийн стандартна байна уугүй юу гэдэг нь тэр болгон шалгалт ирээд байдгүй ч гэсэн ерөнхийдөө энэ гаднаас ороод харахад маш гоё цэвэрхэн цэцгэрэг маш их гоё байх шаардлагатай болсон тийм ээ. За энэ дээр компани хаах бас нэг хийсэн ямар алдаа гаргасан гэхээр Европс эдийн засгийн хямрал бэлэн биш байсан. Эдийн засгийн хямрал чинь ерөнхийдөө яг 10 жил болоод нэг том эдийн засгийн хямрал болдгийг дэлхийд даяараа болдог тэр хямралыг бол ямар ч тооцооллоогүй тийм. За нөгөө бас л санхүү боловсрол байхгүйгаас гадаад эдийн засгийн мэдлэггүйгээс гэвд ковид гараад ирсэн. Ковид биш нөгөө 19 онд чинь нөгөө нэг эдийн засгийн хямрал болоод ингээд бүх ресторан баарууд чинь ингээд таалга үүдээ бариад тийм ээ. Одоо ийм асуудал болсон. За тэгээд нөгөө хадгаламж сайн байхгүй байсан учраас одоо тэгээд нөгөө эрсдэлт бэлэн биш байсан. Эрсдэл бэлэн биш байсан. За тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр хүн ерөөсөө заавал нэг бизнес хэрэгтэй ямарваа нэг гаднаас нөлөөлсөн одоо тийм эдийн засгийн хямрал гэх мэт янз бүрийн өвчин гэх мэт тийм юмнаас өөрийнхөө бизнесийг аврах дор хаяж 6 сараас 1 жилийн одоо бизнесээ хэмнэлтэд өргөжлүүлэх тэр санхүү байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр тийм заавал тийм эрсдлээ хамгаалсан тийм санхүүжилт заавал байх хэрэгтэй. Ямарваа нэг бизнес тарахад. Тэгвэл хамаг мөнгө нөгөө доктор шингээчдэг. За тэгээд нэг эрсдэл болоход эсвэл өөрөө өвдөд хэсэг хаах хугацааг ч хүртэл барьж авах хэрэгтэй. Тэгвэл араараасаа нөгөө нэг зарлын падаанууд орж ирээд гэдэг тог усаа төлөх ёстой, түрээсээ төлөх ёстой, нөгөө түүхий эдэ худалдаж авах ёстой, зарах юмнууд бид нар ч нэг хоолны газар байсан болохоор маш их зардалтай байлаа. За тэгэхээр уламжлал бизнес угаасаа тийм. Өөрөө өөртөө эзэн ажил олгогч мөн байсан ч гэсэн бүх хариуцлагыг өөрөө үүрнэ.
баг нэг бодлын зүгээр хөлсний ажил хийжсэн нь хамаагүй баталгаатай юм шүү дээ. Чи ажилдаа л явж байвал чиний цалин баталгаатай. Гэтэл яг нэг жижиг дунд бизнес хийгээд нэг уламжлалт бизнес рүү гүгээд орчихлоо бүх хариуцлага 100% чи өөрөө өрнө. Чи өөрийнхөө нийгмийн даатгалыг төлнө. Чи өөрийнхөө эрүүл мэндийн даатгалыг төлнө. Тэр чинь баг биш юм. Их мөнгө гарна. За тэгээд цаг наргүй ажиллана. Та зогсвол таны бизнес зогсдог. Ийм л салбар руу гүгээд орсон байсан. Та зогсвол таны бизнес зогсно угаасаа. Өвдөх хэрэггүй, аялах хэрэггүй, гэр бүлдээ илүү их цаг зарцуулах хэрэггүй. Угаасаа бүх санхүүжилт ороод ирэхлээрээ ер нь хүнд амхарахгүй тулд ерөөсөн бүхэл ухаанаа тэр бизнес рүүгээ л тавьдаг. За тэгвэл энэ дээр яасан гэхэлэр над дээр гаргасан алдаа юу байсан гэхэлэр би нөгөө амьдралын тойргийн одоо талс гэж ярьдаг шүү дээ. Хүн өчнөө талстаар нэг мөр амьдардаг. Гэтэл тэр талстын нилээд хэсгийг алдсан байсан. Зөвхөн санхүүжилт бизнесээ бодоод гэтэл гэр бүлийн талст тийм ээ аялал жуулчлал нөгөө сайн үйлс одоо тэр өшөө юу гэдгийг өөрийгөө хөгжүүлэх сургах тэр тал нь бүр ингээд ямар ч завгүй явсаар агаад тийм завгүй байдлын тэр хэмнэлгүйгээд орсон байсан. За энэ дээр манайхан бас их анхаармаар юм байл шүү. Ерөнхийдөө тий тэр амьдралын тэр талстыг бол ерөөсөө нийгэм зэрэг л хөгжүүлж явахгүй бол хүн хязгаарч аз жаргалтай байхгүй. Чи мөнгө олж байгаа боловч чи ямар ч эрхчлөөгүй тийм бизнес хийгээд яваад байна гэдэг бол бас л хайрын цаг болчихдог байна. Чи өөрөө дуртай аюу гэд. За яг нэг бодлоо яг дуртай болол тэрийг нээсэн байх. Гэтэл нөгөө талаасаа би бас амьдарч байгаа юм чинь амьсгалжил яваа юм чинь бас нэг аялалд явчмаар л шүү дээ. Бас нэг гэр бүлийнхэнтэй бас нэг цаг зарцуулмаар л шүү дээ. Тийм ээ. Би бас нэг янз бүрийн юмд суралцаад ингээд явмаар л шүү дээ. Тэр зэрэг өөрөөсөө бүр архи орхидох ийм нөхцөл төрж ирсэн. Тийм ээ. За тэгээд энэ дээр би нэг юу олж харсан. Би Хавлишкий Бродо хотод тэр рестораныг нээхэд байсан. Тэг зөвхөн Хавлишкий Бродын хотынхан тэнд ажил хийж амьдарч байгаа улс л тэр ресторан чинь тэр хоолны газар чинь ч юм уу тэр ямарваа нэг үйлчлэгийн газрын чинь үйлчлэгээний байгууллага чинь орхоос биш Германаас ч юм уу Хятадаас ч юм уу Вьетнамаас ч юм уу хизээч ирж чам дээр үйлчлэхгүй. За нэг ирүүлэн ганц удаа ирүүлэх юм. За тэгэхээр чиний хийж байгаа бизнес хязгаартай учраас газар зүйн хязгаартай учраас чиний орлого мөн л ялгаагүй хязгаартай л гэж ойлгох хэрэгтэй юм байна. Тэрийг би бас тэр бизнесийг эрхэлж авахтаа л ойлгосон. За дээр нь юу ойлгосон гэхээр ерөөсөө газар зүйн өрсөлдөөн маш өндөр байна. Яг чамаас гой ресторанууд зөндөө багч. Нэг жижиг хот гэхэд л дор хаяж 10-20 ресторан байна шүү. За том хот бол бүр ярилтгүй 100 200 хэд ч ядгийн тийм. Тэгэхэд чи тэрний хэмжээнээс сайн ажиллаж ижил чамд орлого орохоос биш муу ажиллах бол чамд орлого орохгүй шүү мэдээж хэрэг тийм ээ. Тэгэхээр тэр өрсөлдөөн зах зээлийн өрсөлдөөн гэдэг чинь ерөөсөө чиний байгаа газар чинь хажууд талын байшин чинь дахиад хэд ресторанууд байж л гарч. Тийм ээ. Тэгэхээр мэдээж хэрэглэгч нар аль сайн, аль чанартай, аль их олон хоолтой ч юм уу тий аль сайн үйлчилгээтэй ч юм уу тийм газар л орно шүү дээ мэдээж хэрэг. За тэгтэл манайх монголчуудын маань нээж байгаа юмд бол нэг дам монголчууд тухайн үедээ бол тийм байсан. Одоо бол харин манай монгол залуучууд маань ресторан нээгээд харин гадаадын хүмүүсийг их сайн амруулдаг болсон байлээ. Энэ бол их авууштай их сайн бизнес маркетинг байна гэж харж байгаа. Тий. Тэгээд энэ дээр миний нэг ойлгосон юм ерөөсөө ямарваа чиний бизнес чинь структур болж задрахгүй бол ашиг аягүй муутай байна гэдгийг л олж харсан. Ерөөсөө ашиг орлоо гараад явчихна. Ашиг орлоо гараад. Тэгэхээр цааш нь хийж байгаа мөнгө нь үнэхээр хязгаартай. Цааш нь хийнэ гэдэг чинь хуримтлал хадгаламж гэдэг аягүй баг гэсэн үг. Ашиг аягүй багтай. Тэгэхээр чи Хавлишкий Бродод ресторан нээж л байгаа бол чиний нэг салбар Пилзенд ч юм уу нөгөө салбар нь Германд ч юм уу ингэж л структур задлж ингэж системчлэхгүй бол бизнес ерөөс урагшаа явдаг юм байна гэдгийг олж харсан. За тэгэнгүүт миний дараагийн 2 дахь жилийн 5 жил гэдэг чинь одоо ингээд энэ ерөөсөө за тэгээд да ялангуяа миний нэг хаасан бас нэг шалтгаан айгүйх архитект их болгоод тамхи тэр үе чинь тамхины хууль байгаагүй тамхи татчихсан учраас би эрүүл мэндээр маш их тэр дуу чимээ тэр тамхины утаа тэр арх хож байгаа хүмүүсийн стресс нэр ер нь ийм буянгүй ч юм уу те эрэг биш юм бизнес хийж байгаагаа олж хараад тэгээд хаачсан. Одоо бол харин гоё болцсон цаг үед бас дандаа хувьсан өөрчлөгдөж идэг. Гэрлэх хурдаар одоо өөрчлөгдөж штэ. Тэгээд тамхины хууль гарчлаа тий. Тэгээ одоо бол бас эрүүл мэндэ бодох талдаа бол бас арай боломжтой болцсон тий.
Тэгээд ингээд за энэ бол миний хийх ажил биш вэ гэдгийг л олж харсан л та. За тэгээд ерөнхийдөө хүн ер нь нэг болохгүй л байгаа бол тэрийг бол заавал ингээд давтамжтай өргөжлүүлэх л бол хамгийн хайран хугацаа. Хайцагтал мэдлээсээ хурдан гарч чадах хэрэгтэй юм бэл. Тэрийг бол би харин өөрийгөө бас зогсоосон зөв гэж боддог. Магадгүй өргөжлөд явсан бол эсвэл би ажиллаа өргөжлүүлээл те. За 20 30 жил ажиллаад те тэгэл болж байгаа юм шиг болоогүй юм шиг эргээд харахад би за магадгүй би хөлсний ажлын секторт байсан хэвээрээ байсан болоод би өнөөдөр цалингаа аваад за авах цалин маань тодорхой. За тэгэл нэг хэсэг нь Монгол явна, нэг хэсэг нь яг цааш нь хийн. За тэгэл за нэг жилдээ ганц 2 удаа аялна. За нэг хагас сэдвэрлэх нь ганц 2 удаа мах шарж идэх нь ингээл нэг тийм баригдмал амьдралд бол би бол дургүй юм шиг байна л да. Тийм учраас ресторан дээр байсан юм уу? Яг компани захирал болчихно гэж өөрийгөө өгшүүлэл явсан. Яг цэц бас миний сонголт бас биш байсан. За ингээд 10 жил өнгөрчлөө. Гэхдээ эндээс би бол маш их юм сурч авах юм байна гэж ойлгосон. Манайхан ч гэсэн яг тэгж байгаа маа болчиход маань. За ерөнхийдөө за энэ ийм байхад ийм юм мэдээд авчлаа, харчлаа. За одоо дараагийн алхам юу хийх вэ? Үргэлж урагшлаж, өөрийгөө хөгжүүлж явахгүй л би цаашаа явж чадахгүй байна гэдгийг олж харсан. Би юм сурахгүйгаасаа, би юм мэдэхгүйгээсээ л болж би алдаж оноод байна. Гэхдээ алдаж онсон цаг хугацаа болгондоо би одоо талархаж явдаг шүү дээ. Тэр чинь биднэрт аюул их ухаанал харилдаг юм байна. Хүний нутагт бизнес хийхэд ийм мэдэх ёстой юм байна гэд мэдээд авчиж байгаа юм тий. Ашиг цаашлахад би одоо ингээд маш их за газар зүй үйл хамаарах бизнест орох хэрэгтэй юм байна. Тийм ээ. Ер нь их офис түрээслэх хөдөлж аваагүй объект түрээслэх бол маш их одоо ямарваа тэр байр түрээсэлж байгаа ч юм уу байр үйлчлэлийн газар түрээсэлж байгаа хүнээ л би баяжуулахаас биш би баяжихт бол маш удаан процесс юм байна гэдгийг олж харчиж байгаа юм байна тий. За тэгээд эцээцэд би бас нэг хэсэг цаашдаа би одоо яаж амьдрах вэ гэж маш их бодож байсан. Тэгвэл яг тэр үед би бол би сурах хэрэгтэй юм байна. Өөрийгөө сурах хэрэгтэй юм байна. Маш их амжилттай юм хүнээр өөрийгөө хүрээлүүлэх нь зөв юм байна гэдгийг олж харж байсан. Өнөөдөр магадгүй тэгж болоод харсан хүмүүс бол үнэндээ цаашаа явна. Буугаад өгчих юм бол уучлаарай тэгэл буцаал ухар бид нар ухармааргүй шүү дээ. Урагшлах хэрэгтэй байхгүй юу? Энэ болсон А вариант болохгүй. Бүтгээ ажиллаа Б вариант руу Б нь бүтгээ ажиллаа 3 руугаа орох хэрэгтэй. Тэгтээ бид нар дадаа урагшлах. Ухарч биш. Урагшлал урд нь хийсэн юмдаа дүгнэлт хийгээд урагшаал явах хэрэгтэй байхгүй юу? Ухрах биш. За бүх юм хаагаад ажилдаа орох үгүй. Дараагийн шатыг хайх ёстой юм байна гэдэг. Тэгээд би тэр Роберт Кийосакигийн 21-р зууны бизнесийг уншаад сайхан амжилттай байгаа хүмүүсийн хүрээлэлээ тэлээд ирэхлээрээ аяанда би өөрийнхөө зардлаар би Москва явж сургалтанд сууж маш мундаг спонсортой болсны буйнд маш их зүйлийг олж харж харах үнцэг гэд хэлсний буйнд би одоо сүүлийн одоо 15 жил бол яа харахгүй том бизнесийн сектор руу орох боломж маань ихсэн. Тэс биш би нэг орчуулагч яа 200 грон аваад ингэж яваад байх би бол энэ бол маш удаан процесс шүү дээ. Тэгээд цаашаа яах юм? Тамх тэмдгэж аваагүй тэгээ тийм орчуулагч яах юм? Монголчууд бүгд боцох юм бол тэр орчуулагчийн хинт хэрэгтэй юм. Хинт ч хэрэггүй л мөн ялгаагүй хөлсний ажлын сектор дээр л хэлдэг шүү дээ. Цалингаас цалингийн оронд явдаг л тийм л хүмүүс болж хувирна шүү дээ. Тэгэхээр би тэрийг дэмий гэж бодсон л да ер нь бол. За тэгээд сүүлийн одоо ингээд 38 настайдаа би очиод сүүлдээ 48 нас хүрчээж бараг 50 хүрчээж би ерөнхийдөө бол би ямар ч офис түрээслэхгүйгээр ямар ч хүнийг цалинжуулахгүйгээр өөрийгөө эрхчлөөтэй байлгахын гол шалтгаан эрүүл мэндийн эрхчлөөч гэдэг юм, аяллаа эрхчлөөч гэдэг юм уу те цаг цаваа би өөртөө зарвуулаад цаг цаваа гэр бүлийнхэнтэй зарвуулаад ингээд явхад би маш их сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон хүчинд хүрээлэлээ өөрчлөсний хүчинд би сүүлийн одоо өнөөдөр би 65 таа гэхэд би сүүлийн 15 жил бол яг яахрахгүй энэ хүснээр л амьдарч байгаа би. Зөв зүйлээ олоод харцсан гэж боддог байхгүй би. Тэрнтэй би аявих одоо хувь заяанда бурхандаа аявих талархаж явдаг. Тэгэхээр хүн ер нь тэр том бизнес гэдэг нь одоо бид нар яриад байгаа ерөнхийдөө бол мөнгө нь одоо хүнд үйлчлэх. Бид нар ч бол насаараа мөнгөний араас явсаар байгаа л тэтгэвртэй гардаг. Гэтэл бид нар одоо дандаа мөнгөний араас явах уу эсвэл мөнгийг удирддаг хүн болох уу гэдгийг л айгүй сайн бодох хэрэгтэй юм шиг санагдсан.
Тий. Ер нь цалингаас цалингийн хооронд юм уу эсвэл жижиг дунд бизнес, уламжлал бизнес бол дандаа л мөнгөний араас явж яг үнэндээ. Тий. Чи түүнд орвол чи Тайландд амарч, Тайванд амарч, Таиланд аялж гин, Вьетнамд Пхукет дээр байж гин үү, тэрнээс шалтгаан үл хамааран чи бизнесээ ноутбук гаргаад юмаа хийж яадаг ийм л процесс бид нар чадaltaй чадвартай залуу байгаа дээрээ л олох хэрэгтэй юм байна. Залуудаа махаа зулгааж настай болох тэр жаргаж ах тэр нөхцөлийг одоо ирч хүчтэй тарих оюун чинь бас бодох чадвартай байх үедээ л тэрийг суулгах хэрэгтэй юм байна. Тийм. Хэрвээ би 50 настайдаа тэтгэвртээ гараад юу ч хийгээгүй байсан бол би өнөөдөр улс надад 230 мянган цасны л тэтгэвэр өгсөн. Тэгээ одоо харин жоохон нэмэгцээр байгаа 650 мянган цас боллоо. Тэр 650 мянган цасыг би Монголд эх орондоо буцаад ирэхэд би бол амьдарч чадахгүй хэмжээндээ л одоо байж байна. Одоо тийм өчнөө олон өндөр настайгууд маань тэтгэврийн нэмэлсээгээл ингээд салбараа сууж байна. Жагсаал судлаа хийгээд нэмэр алга. Тэгэхээр чи өнөөдөр залуу байгаа ч гэсэн маргааш чи бидний насан дээр очих учраас тэр фундаментыг хийж авах хэрэгтэй байхгүй сүрийг. Чадваргүй болохоор би яах юм? Тэтгэврийн мөнгөнд зөвхөн найдаж суух юм уу? Эсвэл тэтгэврээс үл хамаарсан орлого чиний даансанд ордог тэр хэлбэрийг сонгох юм уу гэдгийг бас айгүй бодох хэрэгтэй шүү. Хөлсний ажлын сектор, жижиг дунд бизнес чи эрүүл саруул чи чадвартай залуу байгаа дээр бол хүн хийгээл. Нас яваад бие организм чинь хөдөлмөрлөх чадвар чинь дороотоод бие организм чинь муудаад хөл гарч чинь өвдөөд ингээд ирсэн цагт чиний даансанд мөнгө чинь хязгаартай болно. Тэрийг л одооноос айгүй маш сайн бодож явах хэрэгтэй. Залуу явах настай бол хөвшин настай болох хоёрын хооронд зааг маш богино шүү хөвгдөг байна. Залуучууд минь. Тий. Дандаа залуу явах юм шиг сэтгэж хэрхэж болохгүй. Болохгүй л байдаг. Угаасаа харагддаг шүү дээ, тий. Тэгэхээр цагаа өөртөө зарулж, гэр бүлдээ зарцуулж, цагаа өөрийнхөө цагийг өөртөө зарцуул. Дуртай үедээ Монгол яваад, дуртай үедээ аялаад, дуртай үедээ сайхан гэр орондоо байх энэ боломжийг л одооноос тавих хэрэгтэй гэсэн үг байхгүй тий. Тэгээд одоо бол ерөнхийдөө хүний нутагт байхад эцсийн дүгнэлтээр чинь хэлэхэд өөрийнхөө цаг мөч бүрт өөрийгөө маш сайн хайрлаж явах хэрэгтэй. Хүний нутагт байх тусам. Тийм ээ. Тэгээд эрүүл мэндэд анхаарч явах хэрэгтэй. Хэдий чинээ чи орлого олон, төдий чинээ чи эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээрэй. Би бол яг нэг 10% нанаар тэр нэмэлт бүтээгдэхүүнийг авч уугаа, тэр витаминыг нуугаа, тэр эрүүл хоолтой эрхэмлээд дасгал хөдөлгөөний эрхэмлээд завгүй байсан ч гэсэн тэрэндээ цаг завгүй гаргах хэрэгтэй байхгүй. Орлого олох тусам өөртөө хөрөнгө оруулалт маш сайн хийж явах хэрэгтэй. Номер 1. Хоёрдугаар юу бодох гэхээр ерөнхийдөө болохгүй бүтэхгүй байгаа бол давтамжтай байх шаардлагагүй. Ерөөсөө аль болохоор өөрийнхөө дуртай зүйлийг хийж тэрнээсээ орлого олох тэр нөхцөлийг л хүн бүрдүүлэх хэрэгтэй. Дуртай зүйлээсээ л хүн ашиг олно шүү. Яг нэг дургүй ингээ хүчилсэн ажиллаас хүн орлого олсон ч гэсэн тэр мөнгө яасан гэдэггүй угаасаа л байхгүй болдог тийм ээ. Тэгэхээр хүн хоббигоо орлого олох хэрэгтэй. Би бол аялах хоббитай байсан учраас аялахаар эхэлсэн. Аялж иж ерөнхийдөө миний энэ ертөнцийг харах үнцэг маш их хөржигдсөн. Хамгийн анх бизнес том бизнес рүү орж жижиг дунд бизнес хаагаад том бизнес салбар руу ороход network маркетингээр би ажиллаж эхэлснээс эхлээд би Малайз явж эхэлсэн. Малайзд бол энэ хөлгөө гаргууч хүн өчнөө мөнгөтэй байх, өчнөө сайхан эрүүл сарвал явах боломжийг бидэрт ярьж хахад би нулимсаа тусгаар сонсч ирсэн. Тэгэхээр бид нар яаж амьдраад байгаа зүгээр өнөө маргааш шиг зүгээр л идэж уухын төлөө амьдраад байгаа харамсалтай шүү дээ. Жинхэнэ утгаар нь гоё яг өөртөө зориулсан аз жаргалтай байх тэр боломжийг хүн бүрдүүлэх боломж байгаа мэй шүү гэдгийг бол тэр хүмүүсийн тэр тайзан дээр гараад ярьж байгаа хүмүүсийг сонсоод л ойлгож ирсэн л та юу н айгу тэнийг амьдрт юм байна хүмүүс гэж. Би ч өөрөө айгу тэнийг хэлсэн юм байна гэж ойлгож ирсэн. За тэгээд хайрцагтал байдлаас маш хурдан гарч маш шийдвэрийг маш хурдан гаргаж сурах хэрэгтэй юм бэл. Болж ийн бүтэж ийн гээл өнөө маргааш нөгөө нэг цалингаа өнөөдөр болж ийн бүтэж ийн бишээ. Та цалин орлого олж байгаа ч гэсэн хажуугаар заавал давхар бизнес хий. Тэрийг бол би ерөөс хүн болгонд зөвлөдөг. Хэрвээ тийм байхгүй бол цалингаас цалингийн хоорондох цалин ч хааж өрөхгүй шүү. Үндэ хааж өрөхгүй. Тэгээд нэг овоо нэг цалин бодол тэндээс нэг нь болохоо байждаг. Ажил явдлын мөнгө явуулах, сургуулийн мөнгө явуулах, ээж авдаа мөнгө явуулах хэрэгтэй бол гур хүүтэн ачсэндээ бас нэг бэлэг явуулмаар л байдаг. Ингээл мөнгнүүд чинь ингээл тарамтаа тусчдаг. Яг өөртөө зориулах юм үлдэх
боломжгүй болчих. За тэгээ өөрийгөө манайхны нэг түгээмэл зам айгүй хошин тавьдаг шүү дээ. За би яах вэ? Энэ маань тэрэндээ л тусалчих. Гэл өөрийгөө харж чаддаг. Тэгсэн мөртлөө өөртөө ерөөсөө хайрлахгүй. За нэг хэдэн цаг ажиллачих. Илүү цаг хийчих. Өөр ямар өндөр цалинтай ажил тийшээ явъя гэх ингээл илүү сайхан ажил хайгаал, илүү цалин хайгаал, илүү сайхан ажил хайгаал яваад байгаа болохоос биш. Нөгөө цаг яваад идэг, нас яваад байгаа. Цаана мөнгө хөрвүүлж чадахгүй байгаа, Монголда байр авч чадахгүй байгаа. Тэр асуудлаа хизээ зохицуулах юм бэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй байл шүү. Тэг. Тэгээд хүнд аягүй талархаж сурах хэрэгтэй байл. Чи хүн талархдаггүй бол хизээч чи амжилттай явахгүй. Жохон ч гэсэн зүйл нар манда бороо ороод нар гарахад хүртэл талархаж байх хэрэгтэй байл шүү. Яг үнтэй бол би тэрийг бол ерөнхийдөө бол хүн зөвхөн нэг мөнгө олоод аз жаргалтай болох биш ээ. Угаасаа биш. Тэрийг бол хүмүүс аягүй сайн мэддэг. За тэгсэн чи энэ дэр алтын хүч энергийг аягүй сайн шүтэж авах хэрэгтэй юм байна гэдгийг бол сүйд ойлгож байгаагүй. Хүн чинь ер нь явцын тунд дандаа сурч мэдсэн байнга суралцж явж ижил хүн чинь орж тийм шүү дээ. Ер нь бол тэгэхээр тэр таталцсан хүч одоо тэр нууц гэдэг тэр ном тэр уншаад ирэхэд л ерөөсөө нүд онгоох шиг болж байгаа юм чинь. Хүн дандаа гоё сайхан болно бүтэн гэж өөрийгөө мотивацлж авах хэрэгтэй юм байна. Дахиад хүн өөрийгөө хайрлах тухай ярьж би. Чи халамжийн төв биш шүү. Чи өөрийгөө эхлээд хайрлаад өөрийгөө хөлдөр босгочих. Дараа нөгөө эдтэй туслах. Нууц номыг болоод маш дахин унших хэрэгтэй. Нэг уншсан мама одоо тэр бизнесийн номыг ч уншсан уу гэхлээр хүмүүс уншсан гэж хэлдэг байхгүй. Яг үүндээ дахин уншихад ойлгоогүй юм дахин гарч ирэл гэдэг байхгүй. Тэгэхээр энэ далдын хүч энерги яагаад далдын хүчийг би нэг заавал та нар сураарай гэж захиад байна гэхлээр хүн ерөөсөө яг юу бод тэргээл яг биелдэг юм. Би яг том бизнесийн салбар руу хөл тавьж ийж би энэ хүслийн самбар хүртэл хийгээд жил болгон би хүслийн самбараа хийж сурсан. Яг тэр самбар дээр байгаа юм маань биелээд явдаг би үнэхээр гайхалтай. Үнэхээр тэр далдын хүч үйлчлдэг юм байна гэж шүтсэн шүү дээ. Надад худлаа ярих ямар шаардлага алга. Гэхдээ та хэд маань бас жоохон ч гэсэн санаа аваасай л гэж их чинь бас ингэ зөвлөгөө өгöd байдаг байхгүй. Хүний нутагт амьдрах маш хэцүү. Маш их сэтгэл зүйн бэлтгэлтэй, маш их сурах ёстой, маш их төвчээртэй байж сурах ёстой, маш их хүний ойлгоод сурах хэрэгтэй. Төвчээргүй бол хүний нутагт аяг хэцүү шүү дээ. Амьдрах боломжгүй. За ингээд явсаар агаал нийгмэдэд би одоо хэд болов эхний 5 жил ажил хийсэн, дараагийн 5 жил жижиг дунд бизнес руу орсон, сүүлийн 15 жил одоо би өнөөдөр хүртлээр би том бизнесийн нэг гайхалтай нь юм дандаа хөрөнгө босгох тухай бодно, хязгааргүй орлогын тухай бодно, мөнгө байна уу, цаг байна, таны оролцоогүйгээр бизнес явах хэрэгтэй. Тэгээд энэ хүмүүс чинь энэ салбарын хүмүүс чинь ер нь цалингийн байгаа одоо хүмүүс юугаа яаж сэтгэдэг. Эдгээр ерөөсөө өндөр цалинтай л газрыг хайгаад байна. Нийгмийн халамжтай дотор байр нь ямар юм дандаа л тийм л юм хайдаг шүү бид нар. Нэг ажлаасаа гараад нөгөө ажил руугаа орохлоор тийм ээ. Жижиг дунд бизнесийнхэн болохоор за яаж нэг ашигтай яаж нэг орлогоо нэмэх үү гэж тэрийгэл бодоод байна. Тэ? Тэгсэн мэт амар өндөр хариуцлага. Том бизнесийнх нь юу гэж бодож айл болохоор өөрийнхөө багтаа чи ганцаараа ажиллахгүй шүү дээ. Багийн дандаа ажиллагаагаар ажиллана. Тэгээ айл болохоор багтаа өөрөөсөө илүү ухаантай, илүү чадвартай, илүү боловсролтой хүнийг хайжиж тэр чи баг команд ажилладаг юм байна. Чамтай чамгүй энэ бизнес чинь урагшаа явах боломжтой байдаг. Шууд цалингаас цалингийн хооронд том бизнес руу орох боломжтой бол шууд боломжтой шүү. Та хэд маань миний бодлоор шууд жижиг дунд бизнес хийгээл маш их хөрөнгө оруулаад за тэгээд тэрийгээ нэг нүүх болоод эсвэл нэгэнт Монгол буцах бол тэр их зарцуулсан хөрөнгө оруулалт чинь чамд 50% ч олдохгүй шүү дээ. Юу 50%? Бид хоёр тэнгис рестораныг хаагаад тэндээ хөрөнгө оруулсан зарим юм ингээл зарах гэхэлэр ерөөсөө ёстой нэг нөө юу гэж ярьдаг шүү дээ. Нэг короноор өгч чадсангүй юу л зарим нь бол бүр үнэгүй аягүйх тарсан. Тэгжэл дуустдаг. Европт бол ер нь гараас гарт үйлчлэг байдгүй учраас буцаагаад тэр зарцуулсан мөнгөө бол тэгэл хаягдсан. Нэгдүгээр цаг хугацаагаа маш их алдсан, хоёрдугаар маш их хөрөнгө оруулалт хийсэн тэр хөрөнгө мөнгөө алдах тийм аюултай эрсдэлтэй байдаг байхгүй юу? Тий. Яг тууштай хийж байгаа нэг нь бол хийж л байгаа байх. Тэг яваанда ер нь эдийн засгийн хямрал гэж байдаг, янз бүрийн аюул өвчин гэж байдаг. Тийм юмд уламжлалт бизнесийн хамгийн хохирдог шүү. Хүслийн ажлынхан хохирохгүй шүү. Уламжлалт бизнесийн хохирдог дээр нь юу яадаг? Зарцуулсан
асуусан хөрөнгө оруулалтаа буцааж олж авч чаддаггүй. Тэр дээр жоохон эрсдэлтэй байдаг л та. Яг өнөө маргааштай бол болоо л байгаа юм шиг. Гэхдээ та хэд мань цааш нь хийж байгаа мөнгө чинь үнэхээр чиний хүссээр болж ийн үгүй юу гэдгийг сайн тооцоолох хэрэгтэй билээ. Аягүй сайн нягтлантай байх хэрэгтэй билээ шүү. Тэгээд шин эргээд дүгнэлт хийхэд ерөн саяны бол би бол яг хүмүүсийн хэлдгээр network marketing-аар ихэнх хүмүүс энэ дээр юу гэж боддог гэхээр за уламжлалт бизнесийг л хий гэж ярьдаг. MLM-ийг бол нэх ойлгохгүй. За зарим нь хийж чадаагүй гэсэн болоод сөрөг мэдээлэл маш их өгдөг тий. Энэ дээр би юуг зөвлөх гэдэг нь тэгэхээр ерөөсөө амжилттай яваа хүнээс л зөвлөх авах хэрэгтэй юм биш үү? Амжилттай яваа хүнээс л зөвлөх авах хэрэгтэй. Бид нар амжилтгүй яваа ч юм уу тэр ямарваа нэг компанид ороод давхарцсан хүнээс бид нар зөвлөх авах бол хамгийн буруу. Хамгийн буруу гэдэг юм бэ. Одоо л хараад тахт. Тийм ээ. Үнэхээр хийж чадж байгаа хүнээс л бид нар зөвлөх авах. Одоо уламжлалч гэсэн ялгаагүй ч тийм ээ. Одоо ресторан бар ажилуулад үнэхээр амжилттай байгаа хүнээс л хэдүүлээ асуу. За энийг үнэхээр яаж амжилттай хийх. Тэгтээ уламжлалт бизнесийн бие биендээ айл болохоор тэр зөвлөгөөгүй. Яагаад гэвэл конкуренц хүсдэггүй. Топ бизнесийн бол ноопак бүр эсэргээрээ хамтарч ажиллая нэг баг болъё гэж ингэж бүр уриалан дуудах мэдснээ 100% зааж өгдөг. Яагаад гэвэл тэр дандаа бие биенээсээ хараад ашиг орлоготой байждаг. Сайхан бизнес шүү дээ. Үнэндээ би өөр network marketing MLM-ийг хүмүүс маш их дургу үздэг. Нэг хүмүүс сүлжээ гээл ингэдэг. Би бол битээ 360 градус бидний амьдрал бол өөрчлөгдсөн болохоор аюух талархаж байна. Тийм учраас одоо би энэ бизнестэй аюу хайртай байдаг. Бас нэг том шалтгаан байдаг. Амьдралын маань өөрчлөж байгаа юм чи яах вэ? Тэгтээ аюу тууштай байх хэрэгтэй. Маш их суралцах хэрэгтэй. Цаг хугацаа орно. Төвчтэй байх хэрэгтэй. Тэрнээс биш чи шууд ороод май гэл алт мөнгөтэй зоостой болчихдгийг юм биш шүү дээ. Ямар ч үгүй тийм шүү дээ. Уламжлалт бизнес чинь ялгаагүй шүү дээ. Маш их төвчээр хөдөлмөр шаардж иж бас тэр чинь зөх хэмжээний өнөө структур систем босоогүй бол бас орлого бас тун хязгаартай да. Тий. Яг тэгвэл газар зүүн байдал хамааралтай учраас нэг дөрөв ярьсан шүү дээ тийм ээ. Тийм болохоор та хэд маань одоо ялангуяа MLM-ийн бизнесийнхэн бол ер нь одоо жилдээ 163 тэрбум долларын ийм их том борлуулалт хийж байгаа 100 сая одоо хичнээн сая хүн болсон юм. Одоо хүн ам хамарсан ийм дэлхийд даяараа хамрагдсан ийм том бизнес шүү дээ угаас. Тий, хүрээл маш өндөртэй. За энэ тухай би дараа бас тодорхой бас жоохон тоо статистик гаргаж иж бас ярьж өгье гэж бодож байна тий. Орж яг энэ салбар руу орж байгаа нь бол хийвэл хийсэн шиг хийгэрээ. Битгий нэг тэгээд тийшээч ороод ийшээч ороод санал болгосон болгоноор нь үсчээд ингээд байх юм бол та амжилт орохгүй. Нэг юм тодорхой барьж аваад тэрийг яс. Тууштай хийх нь зөв. Тэгээд болохгүй бол одоо тэгээд дарж байгаа хийхээс өөр явах мэдчих хэрэгтэй тий. Тэрийг нэг амтанд нь ороод нэг гол утгын тэр тухайн бизнесийн гол чанарын маркетинг маш олонтой байдаг. Тэгээд тэрнээс аюу зөвийг сонгож авах л аюу чухал байдаг бас. Тий. За энэ тухай бол тэгээд дараа хэсэд болно үстэй тий. Тий. Хамгийн гол нь би та хэдтэй мессеж өгөх юу байсан гэхээр хүн та хөлсний ажил хийж байхдаа дараачихаа 5 жил, дараачихаа 10 жилд би хаана байх вэ гэдгээс сайн тодорхойлоорой хүүхдүүд минь. Энэ хамгийн чухал шүү. Тэрнээс өнөө маргааш болж байна гэдэг нэг эргээд харахад 20-30 жил өнгөрцөн байж шүү. Тий. Тэгэхээр цаг хугацаа чи аюу хурдан өнгөрчдөг шүү. За тэгээ та нар маань нэгийг бодож хоёрыг бас тунгааназ тийм ээ. Та нарт бүгдээрэнд амжилт хүсье. Дараагийн лайв хүртэл баяртай.